Найзуудаа та бүхэнд би өнөөдөр гайхамшигт сүрэн нас гэдэг номныхоо ганцаардал гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд хүн болгон маш ихээр ганцаарддаг штэ. Тэгээд ганцаардлын гол шалтгаан бол дэлхий дээр 8 тэрбум хүн байхад маш олон сая номнууд байхад ерөөсөө уйдна гэдэг бол бидний хувьд бол маш буруу зүйл гэж хэлдэг. Тэгээд өнөөдөр чамтай харилцах, нөхөрлөх, сэтгэлгээ хуваалцах хэн нэгэн олдохгүй бол хөгшин хүмүүс, жаахан хүүхдүүд гээд зүгээр харьцчихаар хүмүүс үе олноороо байж байдаг. Тийм учраас энэ дэлхий дээр ер нь уйдна гэдэг зүйл бол маш тийм сонин тийм хачин ер нь гайхадах зүйл гэсэн үг. Тийм учраас бид бүхэн өдөрт дор хаяж 1 цаг хүмүүстэй харилцсан, 30 минут ном уншина, эсвэл 30 минут ном уншина, 1 цаг ном уншина. Тэгээд харилцахтаа болохоор 30 минут найзтайгаа харилцсан, 10 минут эмээтэйгээ харилцсан, 20 минут ээж автайгаа харилцсан гэх мэтэр. Тэгэж ингэж харилцаж чадах юм бол чи ерөөсөө өдрийнхөө лимитэндээ ерөөсөө тэгэж ганцаардахгүй. Өдөрт хинтэй ч харилцахгүй байх нь маш аюултай. Дотор зожигрол бий болоод сэтгэл гутралд орох, эсвэл бусдад эмээх сэтгцэн эмгэг үүсч эхэлдэг гэж байна. Тэгээд тиймээс өдөр бүр хэн нэгэнтэй доод тал нь 1 цаг заавал харилцах ёстой шүү гэдгийг хэлсэн байна. Тэгээд 1 цаг харилцаж чадах юм бол чи эмээхгүй, зожиграхгүй, тэгээд сэтгэл гутралд орохгүй, бусдаас эмээхгүй, сэтгцэн эмгэг үүсэхгүй. Тийм учраас өдөрт дор хаяж 1 цаг бусдтай харилцаж, тэгээд ганцаардлаас өөрийгөө гаргаад, тэгээд ном өдөр болгон уншаад, тэгээд ээж аавтайгаа сайн харилцаарай гэж хүсье. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.